2017 оноос өмнө зөрчил, үүнийг шийдвэрлэх ажиллагаа бий даасан нэгдсэн хуульгүй захиргааны хариуцлагын тухай хууль болон салбарын тусгай хуулиудаар салангад зохицуулагдаж, хүний эрхийн хамгаалалт тогтолцооны хэмжээнд бүрдээгүй байв. 2017 онд зөрчлийн хууль тогтоомж шинжлэгдэж, зөрчлийг нийгмүр шалгах, прокурорын хяналт тавих, хүний эрхийг хамгаалах эрх зүйн суурь бүрдэв. Хууль шинжлэгдсэн ч хэрэгжилт нь цаас, имэйл, гар ажиллагаатай хിവэр, мэдээлэл бутархай, байгууллага хоорондын уялдаагүй байдал нь нэг их сурвалж бүхий нэгдсэн санг бий болгох хэрэгцээ шаардлага гарсан. Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан нь зөрчлийн хууль тогтоомжийг бодит амьдралд хэрэгжүүлэх дижитал шийдэл боллоо. Нэгдсэн сан бол зөвхөн бүртгэл биш. Энэ бол зөрчлийн хууль тогтоомж цахим орчинд бодитоор хэрэгжиж, хүний эрх хамгаалагдах шинэ боломж бүрдэж байна. Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сангаар хууль хэрэгжин. Хүний эрх баталгаажин. Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сан.